Хай. Өнөөдөр миний төрс өдөр. Шинийн 3 тал тарчлаа. Зүгээрээ харин ч бэлэгдэлтэй сайхан өдөр болж байна гэж бодож байна. Гол нь цагаан сар тусаа өгөө байгаа болохоор бас очих хөстэй айлууд байгаа. Өнөөдөр эхлээд ахындаа ирсэн. Манай нөхрийн төрсөн ихчийн гэр бүл ахгүй юу. Тэгэд бит гурыг ирэхээс өмнө миний төрсөн өдөр зориулаад нөхрийгөө гараа торт аваад ир гэдгсэн чи дэлгүүрт угаасаа өнөөдөр торт байхгүй штий. Тэгэд хөргөөх угаасаа ямар ч хурлан бүтээгдэхүүн байхгүй гэд тэгэд нөгөө Валентинаас үлдсэн нөгөө зүрхийн хэлбэртэй заяа. Нэг тийм зарим хүн торт байхлаар тэрийг аваад дараад ирсэн гэсэн. Тэгэд надад өгсөн байхгүй. Тэгээд хөрхөн гэртээсэн ламаагүй л хэлгээд тэгсэн чи манай их жимрийн нэтэй шолоод манай нөхөр чамд хайраа хэлчилж байна. Ер нь хэлжил бүрийн төрсөн өдөр цагаан сарын эргэн тойронд бол юм дөө. Ээж хэлэхдээ намайг хэдэн төлөө шинийн 2 билүү 3 билүү ямар ч гэсэн нэг он гарал нэг удаагүй төрүүлсэн гэдгийг. Тийм болохоор тэгэл төрсөн өдрөөр зарим жил тэгэл тортгүй найз нөхөдтэйгээ уулзах боломжгүй нэг тэгэл айл хийсэл бууз идэл өмхийгөр хэрүүлэл. Тэгж өнгөрүүлдэг үеуд байдаг. Өнөөдөр бас найзуудтайгаа нэг салхинд гарчаад ирээ гэд ярьсан боловч зарим нь тэгэл хөдөө гадаа зочин гिचэнтэй за би ч тэ өөрөө золгой хайлт тусаагүй тэгэл худлаалчлаа да. 그게 누구래? 뒤에 가서 먹어야지. Баярлаа. Та бүхэндээ баярлаа. За ингээд дүүт хоёрын зүгээс би хууртаж дуулаад дүү маань бүжиглээд явах л яриад байхгүй юу? Дүү маань ястай мундаг авьяастаа аз. Би ч бас багтаа гэж явах л яриад байхгүй юу? За өнөөдөр хөө маань золголтынхоо мөнгөөр тоглоом аавна гэж дэлгүүрт ороод ирлээ. Тэгээд гинт юм идмээр санагдаад ойр дугаас тандаа махбуу зэцэр жоохон уйдаад шүлтөө устай юм идмээр санагдаад тэгэнгүүтээ будаатай хоол аваад ицсэн байхгүй тий. Ёо. Гэтэ будаатай хоол идмээр санагдаад исэн. Одоо тэгэд дахиад хэдэн айлаар орно. Тэгэд ороод нарай багал идэ да. За худлаа тэгэл ороод идчихэл тарааш. Угаасаа сайн идэхгүй бол би чинь лөө буцсны дараа харамсаад идэг байхгүй юу? Ёо тэр үед би бууз үлдээсэн тавган дээр энтер гэж мэгээд. Тийм харамсалгүй юмар байна гэж юу? Би нэр ингэсэн. Оцсон зарим айл да. Ингээл зөксөө цаггүй юм мэдээл зөксөө цаггүй юм яриад ерөөсөө бичлэг хийж амжаагүй.
зарим айлд болохоор бас ингээд давхар зочид ирчин штэ. Тэгэд бас бичлэг хийж чадаагүй. Тэгэд хамгийн гол нь тэр үед нэг анзаараагүй ингээд тоохгүй орхичиж. Тэгэд ингээд дараа нь бичлэгээ ингээд эвлүүлээд хийж их үед яна тэднийд бичлэг хийгээгүй штэ. Яна ингээд алаг үтсэн юм шиг харагдах үедээ ч юм уу яг тийг санаа зовд юм байна. Гэтэ тэгэл ойрын ах ихчнэр болохоор намайг ойлгочих واخ уу. Дураараа тий. Гэтэ гоё юм ярих уу. Би яг ингээ Бээжинд ер нь байцдаг болохоор Монголд ер нь яг ингээ хүмүүс намайг мэддэм үгүй гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Ер нь мэдгүй шүү дээ. Яг ингээ яаж мэдэх юм ер нь тийм үстэй. Тэгээд ингээ сая гадуур явах дэлгүүр энтерт ер нь хүмүүс намайг айгу мэдээд дэсэн нь гоё санагцсан. Тэгэд би ер нь айгу олон танихгүй үнтэй тэл гадаа залхацсан шүү дээ. Угаасаа яг цагаан сар болоогүйсэн бол одоо яах ёстой байснаа сайн мэдэхгүй байна. Бодол мэдлэл өнгөрөх бах та. Тэгэд цагаан сар яг болцсон байсан болохоор амар гоё ингээд өөд золгоё гэд тэгээд золгохшод амрах амжаа. Ер нь л айгу их тэгсэн. Тэгэд бас гоё санагцсан. Тэгээ хүмүүс ингээд амар тэр тусмаа нэг надаас дүү хүмүүс амар юм чөлөөтэй юм блэ. Одоо зүгээр ингээд хажуугаар өнгөрөхдөө сайн агчээ таныг үзтээ шүү гэд ингээд дэмждэг шүү энэ гэд ингээд яваад идэх цаа амар хөргөн нэг хальт докторсон гэж ер нь жоохон хөөрсөн. Тэгээд нэг тэнэг юмэрээ нэг залуу дүү тойр явчихсан чинь хажуугаар өнгөрөхдөө яаж яхад би яг амандаа юм итцэн явж исэн. Тэгсэн чинь идчихэл явна уу гэд өнгөрсөн шүү дээ амар тэнэг. Тэр залуу арайраа. За яах вэ? За маргааш бит 3 Бээжин рүү буцлаа. Ер нь яг цагаан сарын амралт таруулаад ирсэн чинь айгуу сайхан амарлаа. Баярлалаа цэнхийн хажуугаар бас удаа уулзаагүй ах дүү нартайгаа уулзаж сэтгэлийн твтээж санааг нь амраалаа. Бид нар ч яг өөртөө ингээл залуу хүмүүс тэгэл баг холбоогүй байвал бид нарыг сайн явж ийн гэж ойлгохоор ухааны юмараа л ингээд л үүдэг. Нөгөө талд настай хүмүүс санаа зовж байт юм байна гэж ойлгосон. Тэгээд айл их хэсч алт мөнгө их цөглөллээ. Ер нь бол мөнгө цөглөллээ. Гэтэ хүмүүс ер нь их хвчлэн бэлгэн дээр бэлэн мөнгө л өгöd ах шиг санагцсан. Яг бид нарт биш. Бас өөр зочидтой ч тийм яг би бэлгийг харсан. Тэгсэн чи ер нь их хвчлэн нэг тоффи эсвэл нэг мерсен дээр 10-20 мянган төгрөг өгөөд Бенли гэж юу. Гэтэ бит 3-т болохоор хүмүүсээс арай илүү мөнгө өгдөөсөн. Яагаад гэвэл бит 3-ыг ирээгүй утсан болохоор гэсэн. Тэгэд нөхөр амар сонин за. Хүн ингэж их мөнгө өгöd авч шууд авчдаг за баярлаад. Тэг би болохоор ийм их мөнгө авахгүй 20 мянган л авчиг гэд тэгээд байхгүй тэгсэр нэг тэр чи үр дүнгүй штэ. Надад өгөн л гэсэн бол мэдээж өгнө. Тэгэд би жоох их мөнгө авах шиг санаа зовоодсэн байхгүй юу? Тэгсэн чинь ер нь бараг тэгээд хэрэггүй юм шиг санагцсан. Хүн үгийлж өгч өгөө юм чинь баярлал авчих хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд дараагийнхаа айлуудад бол юу ч өгсөн хэл баярлал авсан шүү дээ. Би гэхдээ багтаа за амар бэлэг голтой өссөн шүү дээ. Тэгээд цагаан сараар одоо холын хамаатнуудад очих юм эсвэл хөдөө байдаг айлуудад очих шүү дээ. Тэгэхээр одоо тэгэл настай хүмүүс тэгэл яг хүүхдүүдийн бэлгийг нэг санаанд харснаар бэлдэхгүй ингээл сам мам өгөх юм уу те тойл өгөх одоо тэгэл аимс өгөнгүүт нь би тэг бэлгийн гэрт нь үлдээч гарчдаг гэсэн штэ амар балай. Одоо би бүр санаа зовоод идэх. Тэгэл угаасаа аав ээж хоёр намайг амар цагийн жаамчаа юу яриадаа юу гэж хүний өгсөн бэлгийг тэгж үлдээчихсэн. Яасан ёс намгүй ингээд тэг цагийн сар аваад ер нь авдаг болцсон. Ер нь бэлэг гайгүй голхоо бэлцэн. Энэ жил бас очисан айлууд айрах тавьсан, хормогтой ч байсан. Тэгээд би ууг нь бас нэг айраг уугаад идгүй юм. Тэгсэн чинь энэ жил бүр амар уумар санагтаад тэгэл одоо уучгаар чинь тэр чи одоо сур харваад аюулал нэстэй гэхдээ их айсангүй штий. Тэгээд ер нь том хүмүүсийн дэрэг тэгээд ичих булчирхайгүйгээр айраг ууцсан дөө. Зөндөө осон. За бидний амралт дуусч өнөөдөр Бээжин рүү буцъя да. Яг цагаан сарын үеэр хүрээд ирсэн болохоор амралт сайхан байлаа. Та нар маань буцаад ирэхэд булаг шиг, дахиад ирэхэд далай шиг сайхан сууж байгаарэ. Бид ингээд буцъя да гэж.
Одоо тэгээд маргаашнаас нөхөр ажилдаа дараа 7 өнөөс хүү хоёрын сургуулиуд эхэлнэ. Тэгэл буцаал өөрсдийнхөө амьдралын ритмд ороод амьдрнаа. Бид гурав ер нь Монголд очсноос хойш яг баяр эхлээл тэгэл мах бууз, ер нь хүнд хоолууд идээд, ер нь ходоод нэг л сайн шингээхгүй тэгэл бие хүндрээл тэгэл ер нь алхалт хөдөлгөөн бол баг хийгээгүй шүү дээ. Хүүтэн байсан болохоор тэгэл гэрээс гараад машин цуугаал тэгэл машинаас гараад өөр гэрлөө ороод ингээл явсаар байхад ер нь хийсэн хөдөлгөөн ч байхгүй ер нь нилээ болох болсон байхаа. Гэтэ зүгээрээ хятад хоол чинь тэгэл хурдан шигдэг, нарийн ногоо ихтэй. Тэгэл бит гурав гарч орсоор байтал ер нь эргээд хэвэн жинд очиж байгаа хөөг худлаар тахгүй. За бай.